21-нд Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт болсон. Энэхүү санал хураалт нь өөрөө 21 аймаг 9 төвд дээр явагдсан. Орон нутгийн сонгуулиуд ихтэй ажгүй сайхан бодлонгүй боллоо. Харин нийслэл тэр тусмаа Баянзүрх дүүрэг дээр ерөөсө саналын хуудсын хэвлэлтийг нэр хасч нэмхээс ахуулаад маш том бодлонууд үүссэн. Жишээлбэл манай талаас нэр дэвсэн эмэгтэй гишүүдийг саналын хуудас дээр тэмдэглээгүй, эмэгтэй талд нь тэмдэглээгүй, бүгдийн чөлөөд буюу ирчүүдтэй хамт өрсөлдүүлсэн байхгүй юу? Ингээд олон нэр дэвшигчийн эрхэнд халдсан маш бүдүүлгээр хоёрдугаар зарцаа гэж нэрлэгдээд байгаа Монгол Ардын намын гишүүд дэмжигч эсхийн ахлагч тэр үтгээл Баянзүрх дүүргийн Монгол Ардын намаас сонгогдсон Иргэдийн урлагийн дарга Мэд сайхныг хүртэл бүртгэгдсэн байсан шүү дээ. Тэгээ ийм хууль бус юмыг манай намын Баянзүрх дүүргийн намын удирдлагууд хуучин удирдлагууд хийсэн байхгүй юу? Бат дэлгэр, бат цогт тэргүүтэй хүмүүс. Үүнд манай намын тодорхой хэмжээний их хурлын гишүүд дарга нар оролцоод Баянзүрх дүүргийн Ардчилсан намын жирийн гишүүдийн эрхэнд маш ноцтой бүдүүлэг халтсан. Тэгээ энийг бид нар хяналтын дэд зөвлөлтөд шийдвэрлүүлэх гээд гомдол хүсэлтэд бүгдийг өглөө. Гол нь эсвэн үлдэхгүйгээр энэ асуудлыг шийдэхгүйгээр хугацаа хожиж жагаад намын их хурлыг хийх гэдэг. Тийм учраас бид нар энийг бойкотлно. Энэ дотоод сонгуулийг хүчингүй болгоно. Энэ дотоод сонгуул хүчингүй гэж байгаа. Баянзүрх дүүргээс энэ ганцхан Баянзүрх дүүрэг биш те. Сонгоо арихын Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар одоо ингээд ямар олон дүүргийн намынхын бухимдалтай байгааг та харж байгаа. Намынхын жинхэнэ гишүүдийг манын гишүүдээр хөөж гаргаж болохгүй л гэж байгаа байхгүй юу? 2016 оноос хойш Ардчилсан нам ялагдаад 10 жил болоход энэ жинхэнэ гишүүд чинь энэ намыг нуруунд дээр авч явсан. Одоо нэг санал өгсөн иргэдийн тоо хяналтын камераар шүүж үзэх ингээд зөрүүд байгаа гэсэн тийм. Тий, манай Баянзүрх дүүргийн 30 илүү 30 эдгээр он би одоо яг хорооных нэрийг санахгүй байна. Тоог нь санахгүй байна. Тэрэн дээр 130 эдэн хүний санал өгсөн. Тэр нь бичлэгээр баримтаар нотлогддог. Саналын харьцагнаас 102 эдэн хуудас гарч ирсэн. Ингээд 60 хуудас гарч иж байгаа шүү дээ. Манай Баянзүрх дүүргийн намын энэ хуучин удирдлагууд яасан бэхээр саналын хуудсыг дураараа нэмж хасдаг. Саналын хуудсан дээрх нэр нь бичигдэх, нэр дэвшигч нарыг дураараа сольж хэлсэн ийм ностой үйлдэлүүд гарсан байна. Та бүхний тэгээд энэ санал гомдлыг ер нь Ардчилсан нам маань одоо хүлээж авах нь гэж ах шиг нэр нь. Гэхдээ одоо зохиосны хүлээж аваад зохиосны зөв төвшөнд нь шийдэхгүй бол бид нэр намын даргыг огцох арга хэмжээг шаардлага тавина. Тэгээ шийдэж өгнө гэдэгт найдаж байна.